За өглөөний мэнд ирэх мөндөд сонсогчдод ураагүй дуулан Спутник Монгол радио 92.5 спортын нэвтрүүлэг хэлгээд бэлэн болсон байна. За өнөөдөр нэвтрүүлэгт хөтлөгч миний бие Уланбаяр болон Миша эфирийн найруулагчаар төгөлдөр та бүхэнтэйгээ хамт байна. За дэлхийн аврагтай хасагдах шатны 16 дугаар тойрог дуусах өдрийн мэнд гэж хэлээ да. Хэдийгээр 12 цагаас хойш гэдэг утгаараа маргааш руугаа орох ч гэсэн чинь нөгөө ажил дараа дунтаж чадахгүй байгаа хүмүүсийн нэг цовлон байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хэдтгэж өдөр яваад байгаа хэд 7 сарын хэдэн ч болоод байгаа сүултээ мэдгээч л. Завлалгаа байхгүй тавгалтууд дараараас нь хоочин бол нэг тавгалт нэг өдөр өнжлөө гэл тэгсэн бол одоо бол ингээл өдөр болоо өдөрт 2 3-аар нь тавгалгаа одоо хит өдөр нь явж байгаа хитөө тойрог нь явж байгаа ч одоо сүултээ баг яач тий тоолгож бүр хэцүү болчлаа тийм ээ. За өчигдөр хоёулаа Колумбийн шгшээ баг, Ганы шгшээ багийн тоглолтыг ерөөхдөө бол яриад дууссан. За тэгээ Канада Морокког эхлүүлсэн байгаа. Канада Мороккогоо ерөөхдөө ингээд дуусгаад араас нь Парагвай, Франц, Бразил, Норвеги энийг бол ярих хэвээр. Үүнээс гадна Англи, Мексик ахыгаа үдэж явуулсан нэг тоглолт байгаа. Тэгж байгаа. Том ахыгаа үдэж явуулсан нэг тоглолт байгаа. За тэгээд яг одоогийн байдлаар Америк нэгдсэн улс Бельгийн шгшээ багийн хүү тоглож байна. За ерөөхдөө 16-гийн тойрог маань шовтрох шатруугаа ерөөхдөө бол ороод эхэлсэн инхүү явж байна. За Канада Мороккогийн тоглолтыг ярилцъя. Тоглолтын тооны харьцаа 3-1 харьцаатгаар бол өндөрлсөн. За 50-82 дахь минутанд Онуахи эхний 2 гоолыг оруулсан бол за тоглолтын сүүлийн гоолыг бол шүгши мэдлийн 8 минут дээр Софани Рахими ингэж оруулснараа тоглолтын тооны харьцаа 3-1 харьцаатайгаар ингэхүү өндөрлсөн. За тус тоглолтын дээр хэрвээ одоо юу гэдэг яг ингээд агуулгаар нь аваад үзэх юм бол Мороккогийн хувьд бол тэгж нөгөө аз одоо юу гэдэг туршсан олон хэмжээний зохилтыг хаалга руу илгээгээгүй. Гэхдээ оновчтой нөхцөл байдал дээр хаалга руугаар явуулсан гэж. Яагаад гэвэл нийтдээ 5 цохилт хийсний 4 оновчтой цохилт байсан гэсэн үг. За 4 оновчтой цохилтын 3 гол болсон гэхээр нөгөө үзүүлэлт нь бол нэлээд дээгүүр орж ирж байгаа. Гэхдээ Канадын хувьд бол хаалга руу чиглэсэн цохилт нь бол 10 боловч оновчтой нь бол 3 байсан. За бөмбөг эзэмшил дамжуулалт, оновчтой дамжуулалт гэдэг талаас нь аваад үзэх юм бол ерөөхдөө бол Морокко бол үзүүлэлтээр бол хамаагүй илүү инхүү орж ирж. За Канадын шгшээ багийг бол инхүү буулгаж авлаа. За 3-1 харьцаатайгаар. За одоогийн чинь 16-гийн одоо шовтрох шатнаас хэрвээ аваад үзэх юм бол яг одоогийн байдлаар одоо зочин гэн нөгөө хүлээ авч ганцхан улс яг одоо тоглож байна. За бусдаар бол энэ юунууд яг хүлээ авч улс орнуудын аль альны хөө юу яллаа. Хасагдаад ерөөхдөө бол явчлаа. За Канадын хувьд бол энэ үнэхээр амжилттай үзүүлэлт гэж хэлж болно. 2016 оны 16-гийн 2000 одоо энэ 26 оны дэлхийн аврагтын хөө оролцсон нь. За манай тайлбарлагч нар хүртэл хэлэхдээ Канадын шгшээ багийг ингээд тайлбарлаад сууж ин да гэж би ерөөсө төсөөлж байгаа. Тэр тусмаа дэлхийн аврагын хасагдах шатны хэсгээсээ гарах уугүй юу гэдэг зүйл бас хэлсэн шүү дээ. За тэгээд угаасаа Канадын шгшээ багийн за энэ хүртэлх явсан замыг аваад үзэх юм бол хамгийн ихний тоглолтын дээр хэсгийнхаа хувьд Босни Херцеговинатай бол 1-1-ээр тэнцсэн. Катарын шгшээ багийг бүр 6-1 харьцаатайгаар бол бут нэргэж Швейцарын шгшээ багт бол хожигдоод за Өмнөд Африкийн шгшээ багтай ингээд 1-1 харьцаатайгаар одоо хожиж за ингээд 16-гийн тойрог руугаа ингээд орж ирсэн. Ерөнхийдөө бол тийм хүчтэй өрсөлдөгч нартайгаа бас байсангүй бас нэлээд азтай 16-аар хүрлээ гэж харж байна. Босни Херцеговина хэдийгээр Италиг хожиж гарсан. За тэгээд нөгөө Америкийн нэгдсэн улс болон Канада, Мексик руу явсан фанатуудынхаа хувьд аваад үзэнгүүт маш тийм том хөдөлгөөнтэй. Тэгээд нэг флаш моб маягийн тэгээ өөрөөсөө бас нэг дуу гаргацсан байсан шүү дээ. Тэр дуунаас ахуулаад яг фанатын зүгээс аваад үзэх юм бол нэлээ чанга бүрэлдэхүүн байх ёстой болов гэдэг зүйлийг жишээлбэл Босни дээр харсан боловч Босни бас нэг хол явж чадсангүй. За бас нэг сонирхолтой зүйл нь би ихтэйд орой ер нь Боснигийн шгшээ багийн тоглогч нар чинь хин байлаа гэдэг зүйлийг жишээлбэл ингээд бодоод сууж яахгүй. За Жеко байдгаараа байж байгаа. За Миралем Пьянич гэж нэг тоглогч байсан. Чин бүр Ромогоос Ювентус, Ювентугаас Барса, Барсагаас ЦСКА руу явлаа даа.
Тэгж санагдаад тах чинь. За ер нь нэлээд бас юутай хагас хамгаалтын чиглэлээр бол маш гоё. Яг нөгөө нэг талыг барьсан тоглогч гэхээс илүү тэр олон тал руу шилжих боломжтой тоглогч байсан болов уу гэдэг зүйлийг би бол харж ирсэн. За тэгээ Боснигоос өөр хүн байна уу гэж бодоод хөвтчихсэн чи харин Асмир Беговичийг мартсан сууж ирсэн мэлээ шүү дээ. Stoke City-гийн хаалгыг бас их олон жил мансан сүүлд Челсид очсон санагдаж байна. За тэгээд яг хаалгачаас яг тэр байрлалаас хаалгачийн нэг ойрхон байрлалаас цөлж гол оруулсан цорын ганц тоглогч моголч гэж нэг тухайн үед яригдчихсэн зүйлгийн санагдаад за энэ зүйл харин Босниттэй бол ярихын үед ярихмаар санагдаад явчлаа. За Канадын хувьд бол за хөлбөмбөгийн холбоо нь бол 1877 онд ерөөхдөө бол ингээд эхэлж байгуулагдаад ингээд цаашаа ингээд хөгжиж эхэлсэн. За тэгээд ер нь нэх юу сандгүй маа. Хамгийн анхны одоо ялалт нь хамгийн анхны тоглолт нь олон улсын тоглолт нь Австралийн шигшээ багтаа 1924 онд бол хийжсэн 3-2 харьцаатгаар тухайн үед бол Brisbane дээр бол Австралитай хожигдж байсан юм байна. Хамгийн одоо их одоо голын зөрүүтэй ялсан тоглолт нь Кейманы арлуудтай хийсэн тоглолтын дээр 11 тгийн харьцаатай хожиж исэн. За хамгийн их одоо голын зөрүүтэй хожигдсон тоглолт нь 8 тгийн харьцаатайгаар 1993 онд Мексикт хожигдчихсэн ийм ерөөхдөө үзүүлэлттэй баг. За тэгээд ер нь уулын суурийг хэрвээ ингээд аваад үзэх юм бол англи суурьтай улс шүү дээ. Канадад өгдөж. Яагаад хөлбөмбөгийн бас шигшээ баг нь ингэж нэг тэгж сайн явдггүй болоо гэдэг зүйл дээр ерөөхдөө бол гайхажсэн. Гэхдээ яг үндэсний спорт нь өөрөө хөлбөмбөг биш. Канадын үндэсний спорт бол хоккей байгаа. Тийм болохоор энэ талаас бас ойлгох боломжтой байж болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол тодорхой хэмжээнд бас нэлээ сайжирсан зүйл гарч ирсэн. За тэгээд нөгөө багийн бүрэлдэхүүнээс нь ингээд аваад үтсэн ч гэсэн томоохон багуудад тоглодог. Одоо жишээлбэл хэн байгаа бидний одоо сайн мэднэ Альфонсо Дэвис. Альфонсо л байгаа шүү дээ. Энэ бол цорын ганц суперстар нэг шүү дээ. Тий. Гэхдээ Алистер Джонстон гээ Селтикийн тоглогч бас байж болж гин. За Мидлсборо ч юм уу Фулхэм, Марсель, Ниц гэл энэ багуудад тоглож байгаа хамгаалагч нар жишээлбэл байгаа байхгүй. За тэгээ Jonathan David, Christian David гэж Juventus тоглож байгаа 26 та залуу. За таны Olivasi гээд Villarreal тоглож байгаа гээд ерөнхийдөө бас тийм муу бүрэлдэхүүн гэж хэлэхэд хэцүү. Хэрвээ ингээд Cabo Verde ч юм уу эсвэл нөгөө Curaçao-тай харьцуулах юм бол эдгээр их хвчлэн Европын лигүүдэд тоглодог бас тоглогч нар байхын үед байгаа болохоор яг нэг ийм үр дүнд хүрсэн болоо гэдэг зүйл жишээлбэл ингээд харагдаж байна. Тэрнээс бол өмнө бол ерөнхийдөө Toronto Raptors юм уу нэг Ванкуверийн нэг багт за тэгэл Америкийн нэг хэд хэд шүү дээ одоо Лос Анжелес за тэгэл Аустин гэл нэг тиймэрхүү багуудад тоглодог тоглогч нар л ерөөхдөө бол харагддаг байсан. За ийхүү тэгээ 3 тгийн харьцаатгаар Канадад бол Мороккод бол хожигдож за түүхэндээ байгаагүй дээд амжилттай баг тэгсэн хийчлээ гэж би харж байгаа. За Мороккийн хувьд бол бас сайхан байна. За 2030 онд дэлхийн аваргыг өөрийнхөө газар нутагтаа өөрийнхөө улстай зохион байгуулах болохоор бас үүнээс гадна Мороккийн үед бас нөх хөлбөмбөгийн хөгжил гэдэг зүйл рүү нэлээд анхаарсан. Их олон жилийн хугацаанд энэ улс чинь бас нөх дэлхийн аварга шалгаруулалт ч юм уу нөгөө томоохон аврах шалралтын хөлбөмбөгийн тэмцээнийг нөгөө өөрийнхөө улстай зохион байгуулах одоо хүсэлтийг өгөөд хойшлогдсны эцэст одоо бас нэг юм юунд хүрж ил байна л да шийдвэрт 3 улс нийлж одоо оролцох гэдэг зүйл ерөөхдөө бол гарч ирж ил байна л да. Надад 2012 оны Польш Украинд болсон Европын аврах шалралтын дээр нэг 2 улс ингэж хувааж авч байгаа зүйл анхааж ирэгдэжсэн. Ер нь тэгээд 2002 онд ч нэг үе Япон солонгос байгаа шүү дээ. Тийм тэгэж тэндээс эхлэлтэй юм бахта. 6 он чин Германд ангаараа 10 он чин Өмнөд Африк дэлхийн аваргын үед бол за Европ дээр бол 12 он дээр чин ялчгүй Украин, Польшид ингээд нэг 2 хүүхэдтэй нэг юм болж исэн тийм ээ. За тэгээд тэрний дараа чин 16 он чин Дан Франц боллоо. Биш 16 он чин улс орнууд Европын улс орнууд чин нийтдээ ингэж орж ирсэн санагдаад тах юм. За сандвэ 20 онд нь ч лөө Европ юу? Тэ 20 оны Европ чинь тэгдэг үл 16 он чинь Франц тий 20 он чинь нөгөө юуны дараа 18 оны дэлхийн аваргын дараа гэдэг утгаараа нөгөө
Итали гэж лээ. Итали ялдаг жил чинь нөгөө юунд болсон байхгүй нөгөө Петербургт бас нөгөө Зенитийн стадион дээр нэг тоглолтыг хүлээж авна гэ тэгэнгүүтээ нөгөө ковидын үе тэр болох уу болохгүй юу гэж нэг тухайн үед нэг тийм болж исэн санагдчихээн. За тэгээ 24 онд Герман гэд ер нь нөгөө хүчтэй эдийн засагтай орон байж иж нөгөө ганцаараа тэр том одоо бэлтгэл хангалт. За үүнээс гадна одоо тэр юутай холбоотой эдийн засгийн дарамт ч юм уу энэ нөгөө бүх одоо урсгал за тэгээд нөгөө наад захын волонтерээс ахуулаад энэ асуудлыг ерөөхдөө шийдэж чаддаг. Бидний хувьд зөвхөн одоо энийг нэг юм хөл бөмбөгийн одоо нэг юм ивент гэхээс илүү тэр спортын том маш том арга хэмжээ энийгээ дагаад аялал жуулчлал тэгээ үйлчлэгээний салбар хөгжиж идэг. За 2004 оны Афины олимпийг бол бид нар санаж байна. Грекийн одоо олимпиос хойш Грек эдийн засгийн уналтанд орсон шүү дээ. Дефолтоо зарлаад Европын холбооноос ингээд зээл авдаг улс орон болсон. Гэхдээ эдийн засгийн бүүмээ 2004 оноос өмнө аялал жуулчлалын салбар дээр хийж хагаад тэрэндээ нөө хэд бартцсан. Тэгэхээр нөө улс орнууд бас их өндөр рискэнд орохгүй тулд ингэж хувааж авдаг болсон зүйл харагдаад байгаа юм л да. Одоо энэ дэлхийн аварга шалралтын үед бол Канада, Мексик болон Америк нэгдсэн улс гэдэг нь бас нөгөө юугаа хувааж авч байгаа юм болоо. Хурж ирэх дарамтаа хувааж авч байгаа юм болоо гэдэг зүйл харагдаж байна. Сая юуны одоо Катард болсон дэлхийн аварга бас тэгж байгаа юм зү. За Катар хэдий ч одоо өндөр одоо хөгжилтэй орн байсан, хэдий ч одоо эдийн засаг нь бас хүчтэй байгаа ч гэсэн тоглолтуудын дараа тэгээд дэлхийн аваргын дараа хэд хэдэн одоо цэвэрлэгтүүдээ бас буулгасан байгаа. Эсвэл шал өөр чиглэлээр ажиллаж байгаа ч юм уу тийм ээ. Тийм жишээнүүд байгаа хгүй. Гэхдээ яг нь тийч нөгөө эдийн засгийн өндөр одоо доктортой тийм орн байна шүү дээ. Хэрвээ одоо тухайн яг Грек ч гэх юм уу тийм ээ. Одоо ингээд ийм Европын ямар нэгэн орн яг тийм эрсдэлд орох юм бол ер нь бол бас л дефолт өөр зарлах ямар ч тийм асуудал болчих жоох. Тэгэд угаасаа нөгөө яг тэр асуудал байгаа гэдгийг мэддэг болохоор энэ Катарын чинь анх нөгөө стадионоо барихтаа буцаагаад одоо угсарсан бол буулгах боломжтойгоор ерөөхдөө бол барьсан юм лээ шүү дээ. Их чинь тий. Зарим бүр юугаар одоо контейнер хийдэг ч юм уу. Хэд хэдэн тийм юм байгаа шүү дээ. Гэтэ тэрнийхээ үр дүн ч гэсэн бас нөгөө нэг давуу тал нь тэр нөгөө стадионыг буулгаа дараа нь зарж борлуулах ч юм уу өөр зүйлд ажилуулах нь гэдэг утгаараа 22 оны Катарын дэлхийн аваргын одоо билетний үн болон одоо болж байгаа Америк нэгдсэн улс, Канада болон Мексикийн билетний үн хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаатай. Баг 10 одоо үнэтэй байгаа шүү дээ Америк. Тий. Миний үндэ $120-оос эхэлж ин ч гэх шиг. Катарих дээр чинь хамгийн бага нь 10 эдээс эхлээд 20 эд болоод тэгээд ингээд нөгөө зайнаасаа хамаарад ингээд өссөн бүр айгүй тийм холын ялгаатай зүйл ингээд харагдаж байна л дээ. Тэгээд одоо дунджаар бол Роналдотой ч юм уу эсвэл Месситэй тоглолтуудын тэгсэн чинь $1200-оос эхэлж байгаа юм шиг. Нэг тиймэрхүү юм байна. Тий. За тэгээд манай нөгөө наадмын билеттэй байгаа. Тий, ер нь наадмын билеттэй болсон аахгүй. За Канада, Марокко гэдэг 3 дээр тэгээд ингээд дуусах. Канада нь Марокко нь гарч ирж байгаа. Гарч ирж байгаа. Тэгээд ямар ч байсан бас Африкийн тий Тэвс аль нэг нь ингээд бас үлдчихэж байгаа нь хоёр багуудын нэг нь гэж гисэн цаашаа гарч байгаад бас гоё юуна. За Парагвай, Францын тоглолт руу оръё. Нэг тгийн харьцаатайгаар Францын шигшээ Парагвайг буулгаж авсан нэг ийм тоглолт байгаа. За ер нь асуудалтай. Тэгэл одоо аль талаас нь одоо аль талаас нь гэж нэг зохион байгуулагч тал. Тэгээд одоо энэ Парагвай талаас нь гэх юм уу тийм ээ. Жон тийм мафантан шиг ер нь тиймэрхүү юм харагдсан. Дахиад нөгөө хоёлын ярьдаг шүүгчийн асуудал байна. За энэ тоглолтын дээр тэгээд Парагвай ямар хатуу тоглолоо те ямар муухай тийм бохир тоглолоо. Тэгэхэд Парагвайгийн тамирчид нэг ч шарууд заваагүй байгаа. Тий. Франц гэсэн чинь 3-ын 3 одоо шарууд завсан байдаг. Одоо Баркала, Канер, Алисе гэсэн энэ 3 гэдэг шар уулз авсан байгаа байхгүй. Тэгээд эсрэгээрээ Парагвай шгшээгийн тоглолт үнэхээр бохир байлаа. За эднэр бол бид нар бол тоглолтоороо барахгүй болов барахгүй бол тэгээд одоо энэ яаж хийж байгаа л нэг заварж байгаа л нөгөө үнцэн юмудаа хийж байгаа. Германыг буулгасан зүйлээ л оруулж ирж байгаа юм. Тэгэхээр тэрнээсээ бүр муухай тоглолоо шүү дээ. Тэгээд бас яарчгүй манай нэг тасалжуулагч маань Францад тасалжуулагч маань бүр шаф бол мэдсэн юм шиг байна тий. Ийм тоглолт болно шүү гэд мэдээд тэгээд нөхдүүд ингээд бүр агрессив бүр амар тийм хүчтэй ууртаа орж ирж яхад нь нөгөөд нь урдаас нь энийгээд тий. Энийгээд одоо ингээд юу ч болоогүй юм шиг тэгэл энийгээл тэр нь илүү ингээд
бас үр дүнгээ бас авчирсан гэж харагдаж байгаа л да. Тэгэхгүй бол адилхан шатаад исэн бол Франц бол нэг шат бол дэлгэрж ирж чаддаг шүү дээ. Би энэ яагаад чирэл би энэ лугаа одоо алдаануудаар тий нэхэл. Тэгэхээр яг нь Францд бол тийм бас амаргүй тоглолт бол байгаагүй бол үнэн. Гэхдээ бас тэгээд классаараа ч юм уу тэр байдаг юмар бол яаж хийж байгаа л тэгэл дуусгахад бол дуусгасан л да. Тэгээд нөгөө хаалгачийн үед бол нөгөө сайн хаалгач байна. Яалчгүй энэ бол дэлхийн аваргын араас бас нэг тодорхой хэмжээний том клуб руу явах л хэмжээний хаалгач. Нөгөө өмнөх Европын аварга дээр гүржийн хаалгач нөгөө Мамардашвили гүржийг нэлээд чирж явдсан шүү дээ. Тэгээд нөгөө Ливерпул руу очдог. Яг тэрнтэй адилханаар одоо энэ хаалгач бол юу дуусаад дэлхийн аварга дуусангууд юу яах вэ? Испани ч юм уу тий. Тэгэл одоо юусаа хэл ойролцсон юм чинь тийш явах байх. Топ тийм лиг руу очих боломжтой энэ цаг Герман дээр яаж боололоо тийм ээ. Тэгэд энэ дээр одоо хэвлэлийн байгууллага дээр бичсэн л байна л да. Одоо энэ нэгтгэр буулга авч аврагын цамаа эргүүл авах мөрөөдлөө үргэлжлүүлж байгаа Францын шигшээ гэж. Гэтэ энэ ял тэдний тэмцээний хамгийн хүнд сорилт болсон гэдэг. За өмнөх тойрогт Германы торгуулийн цохил дээр очсон Парагвай энэ удаад хамгаалт сайдаа тоглосноос гадна ширүүн өдөө хатгсан тоглолтоор олонний шүүмжлэлт ингээд өртөж байгаа. Гутамшигтай тоглолт гэж Английн шигшээ багийн хаалгач байсан Joe Hart BBC-д өгсөн одоо тэр нөгөө бас анализтэй сууж байгаа тэр үед бол хэлсэн. Юу гэхээр Парагвайн тоглогчид үнэхээр гутамшигтай байлаа. Хэрв тэд миний багт байсан бол би өөрөө талбайгаас гаргах байсан. Тоглолтын үеэр Андрес Кубас, Адриан Рабиог маш ширүүн мөргсөн ч шар уудсаагүй. Хуан Хосе Касерес, Килиан Мбаппег өшгөлсөн ч шийдэлгүй өнгөрсөн. Габриэл Авалос, Упамеканог тохоогоороо зогсон ч мөн шар уудсаагүй. Харин Францын Ману Коне, Брэдли Баркола, Майкл Алисе нар бол бүгд шар уудсаавсан бол Парагвай нэг ч тоглогч сануулгаг аваагүй нь олон хүнийг бол гайхшруулсан. За хуучин хамгаалагч байсан Майка Ричардс одоо нөгөө CBS-ийн голоосод өгдөг. Үүнийг харахад үнэхээр ичмэр байсан. Парагвай ийм зүйлийг хийх шаардлагагүй байсан гэж. За 70 дахь минутанд яалтчгүй тэр бол пенальти олсон. Яг хөл рүү нугаас орсон болохоор Диего Гомес Дезире Дүвэг торгуулийн талбайд унгаж за шүүгч варын тусламжтайгаар торгуулийн цохил зааж байгаа. За шүүгчийг бас нэг удаашруулахыг Парагвай тоглолчид бас ингээд оролцсон. Энэ нэг Латин Америкуудын нэг юм шинж байдаг л да. Тоглолтын үеэр шүүгчийг жоохон нөгөө шийдвэр гаргалтанд нь удаахын тулд нэг тий хажуугаар нь тойр зогсоод үг амаар ингээд юу яадаг. Ер нь их тийм чанга ирдэг усууд шүү дээ. Яг нэг ийм зүйл. За Густаво Велаксис одоо торгуулийн цэгийг гутлаараа ухаж ивдэхийг бас оролцсон зүйл бас ярьж байна. За гэхдээ Килиан Мбаппе ингээд торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгснээр 7 дахь гоолоо оруулж Лионел Месситэй алтан шахын төлөө хөрсөлтөнд ингээд зэрэгцээд орж ирж байгаа. За үүнээс гадна Филадельфид болсон тоглолтын эхлэх үеийн температур одоо 38.3 градус Цельсиус байсан бөгөөд энэ дэлхийн аврагч одоо тэмцээний түүхэнд хамгийн халуун тоглолтуудын нэг хүү болсон. За тэгээ тоглолтын дараа бол бас Францын талаас тайлбар хийсэн. Мбаппегийн хувьд бид ч бас өөрөөсөө ширүүн тоглож чадсан шүү гэж. За бид бохор тоглолт хэрхэн хийхийг мэднэ. Тэд биднийг одоо нөгөө тийм костюм бижаг таа смокинг өмсөд ирнэ гэж бодсон баг. Гэтэ бид бол бэлэн байсан. Энэ бол тэдний тоглолтын хэв маяг. Хөл бөмбөг тоглох зөв эсвэл буруу арга гэж угаасаа байхгүй. Өөрөөсөө яаж хожихыг оролдоно бид нар бас тэр хариуг нь өгсөн гэж. За Килиан Мбаппег бас хамгаалахыг дагалгасан гэж Дешамын хувьд бол. За тоглолтын төгсгөлд Мбаппег хамгаалахын тулд хамгийн өндөр биетэй хоёр тоглогчийг түүний дэрэг зогсоохыг би хэлсэн гэж. За иймэрхүү зүйл дээр за шүүгчийн талаар шүүмжлэл бол ийхүү ингэж орж ирж байгаа. Ибрагимович бас энэ тоглолтын талаар бас шүүмжилж ирсэн байсан. Тэгээд хэрвээ би тоглож исэн бол одоо намайг одоо бараг 4-5 удаа энэ талбайгаас улаа олцсон өгж гаргах байсан баха гэж өөрөө тэгж хэлж байгаа байхгүй. Тий. За тэгээд яачсан Францын шигшээ баг ингээд нэг тгийн харьцаатайгаар жоох асуудалтай тоглолтоос бол ингээд дахиад нөгөө алтан цамаа авах гэж буцаж ирж байна. За хамгийн сонирхолтой нь Францын шигшээ баг, Мароккогийн шигшээ баг. Ер нь бол хоёр Франц орондоо тоглох гэдэг наа гэж байна. Нэгдүгээр хоёрдугаар тоглох. Энийг тэгээд яадчихсан үзье. Яг уу үндсэн байрлалаар аваад үзэх юм бол юу нь бол баг Франц нь баг Мароккого бариад туучих баг. Гэтэ цаад хүсэл дээрээ баг Марокко нь үлдчихээсэ гэсэн нэг юм хүсэл сонирхол бол байхын үед бол байна. Одоо нөгөө баха Аргентины нөгөө хөгжүүд юм чинь Марокко очижсэн гэж бодож байна. Өчтөр шин Португалийн дэмжсэн бүдэр маргааш Египт очижсэн гэж бодож байсан л байна. Тэгээд за
Дараагийн шууд тэгээд тий. Тоглолтоор тэгээд Бразил Норвег гэсэн бас үнэхээр галзуу тоглолт боллоо. Тэглээ. Энэ бас түүхэнд бичигдэх тоглолт болчиход байл л баг. 28 жилийн дараа Норвегийн шигшээ баг за дэлхийн аврагт оролцохгүй явж байгаад орж ирэхдээ Бразилийн шигшээ багийн 28 жилийн өмнө 98 оны дэлхийн авраг дээр бол хожиж байсан түүхтэй. За тэр нь бол тухайн үед Бразилийн шигшээ баг хэсгээсээ нэгээр гарцсан. Норвег дээр бол нэг тийм ачаалал өгөөгүйгээр л тоглосон. За тэр үед бол Норвегийн шигшээ баг инхүү хоёр тгийн харьцаатай хожлоо яалаа. Би бас тооны харилцааг санахгүй байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Норвегийн шигшээ багийн дасгалжуулагч одоогийн дасгалжуулагч тэнд тоглож байсан. Тийм. За энэ тоглолтын ерөнхийдөө ингээд тоймч юм уу статистикийг ингээд аваад үзэх юм бол хамгийн их цохилтыг бол Бразил хийх гэж оролцсон боловч үр дүнд хүрсэнгүй. Бас үүнээс гадна яах гэж тэр ихний пенальти дээр энэ Гемаришийг зохиулж байгаа юм бэ гэдэг зүйлийг бас шүүмжлэлт өртөж байна. Тэр одоо яг яагаад тийм болчихоо? Юусе би бүр хараад бүр гайхаад хизээж одоо дэлхийн авраг бол тийм ээ. За ямар нөхөрсөг тоглолт юм уу? За зүгээр нэг тийм хэсгээсээ гарчаад нэг сүүлчийн 3 дахь нэг ач холбогдол өгдөг тоглолт ч юм уу тийм ээ. За магадгүй бас нөгөө шилдэг одоо мэрэгэн бочоор тодлох гээд байгаа ч юм уу бас тийм зүйлүүдээр бол ингээд пенальти шилжүүлдэг. Тэгээд лидер хүн өөр зүгээр ямар ч нэг тийм одоо доктордоо тийм байг зогтдог тийм тоглолч руу бөмбөг шилжүүлж нэхэр бүр тэр нь бүр үнэхээр гайхамшигтай. Тэгэл ер нь бол тэрнээс болоод тэгэл тоглолч нь тэс өөр болсон шүү дээ. Ярьж байгаа байхгүй. Бруно Гемаришд торгуулийн цохилтыг шилжүүлэлээ гэсэн шүүмжиллийг угаасаа нэр муутайгаар нь Vinicius Junior л бол өгжөл байгаа юм л та. Тэгэхээр тоглолтын дараа Vinicius Junior өөрөө хэлэхдээ тоглолтын өмнө бол бүх төлөвлөгөө гарцсан байдаг. Карло Анчелоттиго юу гэж хэлсэн яг тэр шийдвэрээр болсон гэдэг зүйлийг бол ингэхүү хэлж тухайн хайнаг бол хагалсан байлээ. За 79 эрдэх минутанд нь Эрлинг Хооланд 2 гол хийж. За Норвегийг бол урагшаага бол гаргалаа. За нөгөө толгоонд хааланд гэх яг тэр дуу бол нэр яалчгүй орж ирж байна. За үүнээс гадна Норвегийн шгшээ багийн тэр нөгөө ялтын дараах тэр мөчтэй. Тий. Одоо хүмүүс ч хүлээ яд нь шүү дээ. Тийм үстэй. Тэр бас айгүй гой хөдөлгөөн болсон. Энэ бас орж ирж байна. За тэгээд эцсийн байдлаар бас нөө нэр үндийн нэг гол за мөн үүнээс гадна сүүлийнхаа дэлхийн аврагт инхүү Неймар ингээ оролцоод ингээ Бразилийн шгшээ баг ингээ дундлаа. За Бруно Гемаришийн тэр оруулж чадаагүй пенальти бол 1970 эд оныхыг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол Бразил 40 жилийн тутам одоо нэг ч удаа дэлхийн авраг шалралтын тэмцээнд одоо пенальти алдаж байгаагүй гэсэн. 90 минутын турш тоглолтын дээр бол пенальти алдаж байгаагүй гэж тийм ээ. Тэгэхээр одоо ингээд өөрийгөө ингээд бас төөхөнд алтан үсгээр өөрийгөө ингээд сэлүүлж байна гэсэн үг л дээ. Тэгээд одоо энэ хааландыг ярихгүй байж болохгүй болчиход байна. Бүр нэрээ үнэхээр ясны тогтолч юм. Тий одоо Анри гэж ярьж ирсэн. Одоо ингэж бас яг юугаар байгаа шүү дээ. Бас адилхан ингээд одоо панелистер ч юм уу экспертүүд ингээд сууж байгаа. Тэгэхээр Анригийн хэлж байгаа. За одоо энэ Хооланд бол өөрийн гэсэн нөгөө сайн талуудаа мэдж байгаа, муу талууд ч гэсэн мэдж байгаа. Тийм болохоор цаа чин өөрийнхөө муу талуудаа мэдж байгаа болохоор тэрийг ерөөсөө хийдгүү. Зөвхөн өөрийнхөө сайн талаа л хийдэг гэж. Тэр нь юу гэхээр урагшаалгүй. Тэр бөмбөг аваад хүнийг хуурах тэр шаардлага байхгүй. Тэр юм хийж чадахгүй. Юу хийж чаддаг тэр одоо эцсийн мөчтөр яаж бөмбөгөнд хүрэх хэвээр, яаж гол хийх хэвээр тэрийг л шатна. Тэгэхээр тийм болохоор энэ гол руугаа гэж орж ирдгүү, тэр хажуу тийш хазаадгүй урагшаагаал гүдэг. Тэр нь өөрийнхөө давуу талаа маш тултлан ашигладаг болохоор одоо хоолндыг энэ хэмжээнд очсон байгаа гэж. Тэр өөрд ямар амар итгэлтэй тэр за эхний гол нь бол бас тий зогсож жагаад бүр дэжэмөрөд алхаж байгаа шүү дээ. Нөгөө гүйж жагаад зогсож жагаад толгоор мөрөгж байхдаа тэгээд бүр хажууд нь тэр байгаа хүнийг бүр харахгүй хинч байхгүй юм шиг зүгээр унгаатал нь мөрөгж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь яаж идэх Габриэл ч тий. Уусаа биеийн хүчээр бол ингээд үгүй нэр энэ Скандинавын орнуудыг чи бид нар яагаад викинг гэж нэрлэдэг байгаа юм бэ гэдэг зүйлийг энэ хүү харуулж байна. Үүнээс гадна надаа Норвегийн шгшээ багийн жерсиг таалагдаад. Тий. Юу гэхээр артлынхаа нэрнийх нь нөгөө өсгүүд нь яг нөгөө руинаар бичсэн, викинг маягаар бичсэн. Тэгээд зүгээр хааланд биш, Proud Haaland гэж бичсэн байгаа нь бас их гоё харагдчихээн. За Габриэлийн хувьд бол сая юуны улирал Премьер лигийн улирлын хувьд бол булангийн зохиолтоос тэр мөргөж оруулж байгаа тэр зүйлэр бол бас биеийн хүчин дээр тэгэж ялагдаад байхаар тийм тоглож байна шүү дээ. Тийм юм биш үгүй юу? Хажууд нь бол зүгээр
Одоо нэг манайхаар бол нэг бүх зүгээр нэг тийм одоо зүгээр нэг хүүхдтэй зүгээр ингээд хоорондоо ингээд нэг ингээд мөрлөдөн штэ тий. Тэгээд нисдэн штэ. Яг тийм хүлэн болсон штэ. Тэгээд хоёр дахь гол нь бол бас ямар амар гол бай тэр мэдэрч дараа тэгээд зүгээр одоо хүн болон ер нь дэлхийн аваргаар гол оруулсан дараа яаж баярлдаг вэ тийм ээ. Тэгсэн чи тэр хүн бүр дарамжилж байгаа юм шиг Бразилийг дарамжилж байгаа юм шиг гол хийсэн дараа зүгээр юу ч болоогүй юм шиг тий. Зүгээр байдаг юм ингээд амар тайв гэж автгаж байгаа нь бүр хүнийг бүр ингээд бүр өдөж байгаа. Дарамжилж байгаа. Тэгээд дараа нь хин бэ гэсэн одоо өөрөө нэг тий. За одоо яах вэ гэсэн нэг тийм их бот оруулах байсан шүү дээ. Яалчгүй тийм одоо дараагийн тоглолт. Одоо энэ тоглолтыг хараад за Бразил бол бас дээвэр бичижсэн тий. Энэ дэлхийн арга авах боломжтой гэсэн баг. Тэгээд одооны байдлаар ер нь нарыг бас миний хувьд бол бас гоё фаворит байлаа. Би бол 3 дугаар арил гэж хараад байгаа Норвегийг бол. Хангалттай. Хангалттай. Сейчас ойлоо бас дараагийн тоглолтын ярьж амжсангүй маргааш энэ өдрийнхөө энэ цагтаа та бүхэнтэй яриад байна. Энэ